Бурятын эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг бол бизнес. Гэвч өнөө үед энэ салбар хүндхэн сорилтуудтай тулгараад байна. Иймд бүх найрамдах улсын тэргүүн бизнес эрхлэгчдийн санал асуулыг сонсох зорилгоор нээлттэй уулзалтыг зохион байгууллаа. Ямар бэрхшээл байна? Юуг сайжруулах хэрэгтэй вэ? Бүгдийг нь нээлттэй ярьж болно. Бид хамтдаа ажиллана. Хөгжил рүү илүү сайхан амьдралын төлөө урагшлах хэрэгтэй. Бизнес эрхлэгчид засгийн газрын төлөөлөлд тулгамдж буй асуудлуудаа шууд хэлж газар дээр нь хариулт шийдэл авч байлаа. Жишээлбэл тавилгын үйлдвэрлэгч логистик болон тээврийн зардлын өсөлтөөс шалтгаалсан хүндрэлээ хүндсэн юм. Владивостокт байгаа хүнд Москваар дамжуулан бүтээгдэхүүн явуулж байна. Тээврийн үн өндөр байна. Төмөр замын тээвэр рүү, авто тээвэр рүү, төмөр замаа. Зах зээл өөрчлөгдөж байна. Авч үзье, хэлэлцээ, зохицуулж болох нөхцөл байдал байгаа шүү. За түүнчлэн үйлдвэрлэлээ хэрхэн хөгжүүлэх, ширэн өрсөлдөөнтэй зах зээл бүтээгдэхүүнийг хэрхэн борлуулах талаарх асуудлыг хөндлөө. Уулзалтын үеэр төрийн дэмжлэгийн боломжууд болон шин зах зээлд нэвтрэх ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэл авах боломжтой байлаа. Манай бүтээгдэхүүн дэндүү үнэтэй болоод байна. Манай ер нь бүх юм үнэтэй байна. Цахилгаан эрчим хүч, цемент, түүхий идэж холоос татж байна. Эхнээсээ л үнэтэй болоод байгаа юм л да. Дээврийн дэвсгэр, нүүрний лист гэх зэрэг онцгой бүтээгдэхүүн үйж байж л хожих байх. Та нар төсөлд хамрагдах хэрэгтэй. Бид зураг төслийн компанитай холбоодог. Тэд бүтээгдэхүүнийг чи хараад төсөлтөө багтаан оруулах болно. Та нар мөн албан ёсны үртгийн бүртгэлд орсон байх шаардлагатай. Энийг ажил болгоцгоё. За мэдлээ. Улаанбаатарын захирагчийн хэлснээр ийм форум хэлбэрийн уулзалт нь эдийн засгийн хөгжил таатай байгаа зогсохгүй оролцсон хүн бүр хождог гин. Ингэж ажилласнаар ажлын байр үүсэж байгаа юм. Энэ бол нэгдүгээрт үйлдвэрлэгч, хэрэглэгч, дундах, зуучлагч, худалдааны сүлжээгээд бүгд ашгаа хүртэнэ. Гүйцэтгэгч борлуулах зах зээлтэй, борлуулах сүлжээ нь шинэ бүтээгдэхүүнтэй, хэрэглэгч бид нарч шинэ бүтээгдэхүүнтэй болно. Бурятад үйлдвэрлэх форум нь үр ашигтай, өрсөлдөх чадвартай эдийн засаг үндэсний төслийн хүрээнд зохион байгуулагдлаа. Бизнес эрхлэгчид төртөө шууд харилцаж, хөгжлийн шинэ боломжуудаа тодорхойлж байна. Волга болон Енисей багууд сүлжмэл бөмбөг тэмцээний шувтаргын тоглолтыг хийлээ. Медалийн эзэд хэдийн тодорсон ч шагналт байранд үлдсэн багууд дахин мөсөн дээр гарч тэмцээний хувь заяа тэднээс шалтгааллах юм шиг сэтгэл зүрхээ зориулан тоглолоо. Тоглолт 3-3 гэсэн үр дүнтэй өндөрлөж өрсөлдөөнд тэмцээн боллоо. Өдрийн эхний тоглолт ч мөн адил 3-3 гэсэн дүнтэй дуусна бэлэгдэлтэй хэрэг. Ялагч гэгдэж буй Сибскана 2013 баг Сибсэлмаштай тоглосон юм. Энэхүү тэмцээн нь Новосибирскийн багт эхний 3 байрт багт боломжийг олголоо. 2 дугаар байрт Уралын Бүрэчид баг орлоо. Харин тэмцээний ялагч баг нэгч ялагдал хүлээлгүй. Сүүлийн тоглолтоо хүлээлгүйгээр аврагын болцлыг хангасан юм. Эрхүүгийн баг сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаа холбооны сүлжмэл бөмбөг тэмцээн төрүүлж байгаа нь. Түүнчлэн Сибскана 2013 багийн тоглогчид нэг багт тоглоо зогсохгүй, нэг ангид хамт сурдаг нь онцлог юм. Бид энэ багийг олон жил бэлдсэн. Би Сибскана 2013 болон түүний дасгалжуулагч Николай Стаценкогийн тухай ярьж байна. Манай хүүгүүд ялснаар бид үнэхээр баяртай байна. Тэд тэмцээнд мундаг оролцож ялагчид боллоо. Тэдний оролцсон тоглолт бүр ялалтын тоглолт байсан. Байкал ордны мөсөн талбай амарч амжихгүй байна. Учир нь маргаашаас эхлэн эрх хүмүүжийн захирагчийн цомын төлөө тэмцээн эхлэх юм а. Эрхүү хотын мөнхийн гал буюу иргэд өдөр бүр дайнд амир үдгэсдийг хүндтгэн дурсдаг ариун газарт ялалтын буухаа ирсэн энэ өдөр ёслолын уур амьсгал бүрч илүү тодхон байлаа. 2025 он бол фашист эсрэг ялалтын түүхэн 80 жилийн юм а. Буухэ бол манай авгаа эх орны хил хязгаар эв нэгдэл эвдэршгүй байдлын бэлэгдэл юм. Ялалт бидний талд байх болно. Ялалтын буухай эрхүү хот Бурятын нийслэл улаан утгатаас иржээ. Энэхүү аян бол бүс нутгуудыг холбох гүр болсон гэж зохион байгуулагчид онцолж байна. Эх орныхоо баатруудын тухай дурсамжийг нэгэн дугаар хүндэтгэх нэгдмэл зорилгын илэрхийлэл юм. Хилчдийн энэ буухэ бол бидний өргөн муудам эх орны иргэдэд энэхүү арга хэмжээний ач холбогдлыг харуулах чухал үйл явдал мөнөөс мөн.
Москва, Мурманскаас эхэлсэн бүхий Оросын хилийн дагуу олон мянган километрийг дуулж байна. В течение 2 2-7 хоногийн турш аяны оролцогчид эр зориг дурсамжийн бэлэгдлийг олон арга хотуудаар дамжуулан авч явна. Ялалтын буйхан Азербайжан, Армени, Беларусь, Казахстан, Кыргызстан, Орос, Тажикстан, Туркменстан болон Узбекистан зэрэг хилийн дагуу орнуудаар үргэлжилж байна. Энэ бол бидний хувьд хариуцлага, бас үүрэг. Залуу үеийнхэнд сууравчдад, сонсогчдод, сурагчдад үнэн зөвөөр дамжуулж үүгдээ эцсийнхээ их орноо хамгаалсан түүхийг сануулах боломж юм а. митинг в Иркутске завершился Эрхүү хотод болсон ёслол алдар суугийн мөнхийн галд цэцэг өргснөөр өндөрлсөн юм. 4-р сарын 14-нд ялалтын буйхаг Эльбрус харахны оройд хүргэжээ. Энэхүү аян нь 2025 оны 2-р сарын 2-нд Беларусын Брестийн цайз хэмээх дурсгалт газраас эхэлсэн бөгөөд 5-р сарын 28-нд Москва хотын үл мэдэгдэх цэргийн бунхан хөшөөний дэргэд өндөрлөх юм. Аяны нийт урт нь 65,000 гаруй километр болох ажээ. специально для программы новости «Горизонт событий». Хичээлийн ширээний араас биш үйлдвэрлэлийн талбай дээр мэрэгжилтэй танилцъя. Ийм урайндор 2023 онд өвөр байгалийн хязгаарт Промтов нэртэй төсөл эхэлжээ. Төслийн оролцогчид нь 8-аас 11-р ангиас сурагчид бөгөөд ирээдүйн мэрэгжлийн талаар дөнгөж бодож эхэлж буй хүүхдүүд юм. Тэднийг мэрэгжлийн боловсролын байгууллагууд болон томоохон үйлдвэр үйлчлэгээний газруудаар зочлуулж танилцуулах аялал зохион байгуулдаг байна. Тухайлбал Атмановск тусганы сургуулийн сурагчид хүнд даацын автомашины засвар үйлчилгээний төвд зочлолоо. Би хөдөлгүүр ухаж онгочин ухсрах гагнах дуртай л да. Автогаа хөдөлгүүр ухсардаг уу? Тэгдэгэ. Автомашин сайн мэддэг байх нэ. Ирээдүйд ийм газар ажиллахыг хүсэж байна уу? Хүсэж байна. Хүүхдүүдэд ажил мэргэжлийн нарийн ширээнийг ч тайлбарлаж өглөө. Жишээ нь энэ боксыг КАМАЗ-уудын хувьд эмнэлэгтэй зүйрлэж болно. Энд мэргэжилтнүүд машинд үзлэг хийж эвдрэл гэмтлийг онцлон эмчилгээ бичиж өгдөг байна. Харин энэ улбаршаар Бадарчин саяхан ой хэрийн төмөрт ажиллаад иржээ. Угаахт нь л бүтэн өдөр зарцуулжээ. Манайх геологчид, авто замын ажилтнууд, авиалесваг хамгаалалт, Казахстанаас ирсэн машинууд гээд олон төрлийн техниктэй ажилладаг. Эдгээр машинуудаар Оросын өнцөг болон бүрт ажил хийдэг юм. Учир нь ачааны машин бол бизнесийн зүрх юм аа. Машинтай ажиллах үйл явц Промтурын дараагийн цэг дээр ч үргэлжилж байлаа. Энд хүнд даацын тусгай зорилтын техник угсрах ажил 2021 онд эхэлсэн байна. Угсарсан техникүүд аль хэдийн ой мод, бэлтгэл, ургац хураалт болон нийтийн үйлчилгээний салбарт амжилттай ашиглагдаж байна. Бид фронтал очигч үйлдвэрлэж эхэлсэн. Дараа нь телескоп очигч руу шилжсэн. Барилга замын бус зориултын техникүүдийг ч бас үйлдвэрлэж байгаа. Ойрын өдрүүдээр тус үйлдвэр гудамж цэвэрлэх зориултын шин техник танилцуулахаар төлөвлөж байгаа. Угсралтын явц материалтай ажиллах аргачлал, туршилтын жолоодлогын талаар өнөөдөр сурагчид мэдээлэл авчээ. Зарим нь ирээдүйд энд ажиллах хүсэлтэй болсон байна. Над шиг олон хүүхэд хаана орж ажиллахаа мэдэхгүй яваа. Бүр бодчих үзээгүй хүүхдүүд бий. Өнөөдөр би авто засварчин болно гэдэгтээ итгэлтэй боллоо. Үнэхээр сонирхолтой байлаа. Ороод л сонирхол татсан шүү. Манай найз охин ч гэсэн сонирхсон. Промтур төсөл нь хичээлийн жилийн хугацаанд үргэлжилнэ. Сурагчид дуртай үедээ аялалд хамрагдах хүсэлтэй гарах боломжтой юм. Жишээ нь дараагийн удаа тэд мод боловсруулах болон барилгын чиглэлээр ажилладаг компанитай танилцах юм а. Эльшат Сафаров, Никита Дроздов. Цэмцгэр хот найрсаг хүмүүс, арвин түүх соёл, халимгийн алтан цулын наадмыг зорин ирсэн жуулчид ийм сэтгэгдэлтэй буцжээ. Жил бүрийн 4-р сард уламжлал ёсоор тус улс орон даяар олон мянган зочдыг татсан аялал жуулчлалын төв болон хувирдаг юм. Зочид уудам хээр талд алтан цулын цэцэглэлтээр нүдэ баясгаж, цэнгэг агаарт амарч, үндэсний хоолоор дайлуулж, халимгийн соёлтой танилцж байна. Дажгүй цэвэрхэн сайхан хот юм аа. Сүмэн гайхалтай. Бид Ставрополь нутгаас ирлээ. Дахиад ирнэ гэж ярилцлаа. Энэ буддын сүмд очих хүсэлтэй байна. Үнэхээр сэтгэл хөдлөлөө бусдаа ч ирж үз гэж хэлнэ. Бид Пятигорскаас ирлээ. Маш их баярлаа. Үнэхээр таалагдлаа. Гайхалтай соёл байна. Анх удаа элстэд ирлээ. Эртнээс л ирнэ гэж бодож төлөвлөсөн. Сайхан тос хүлээж авсанд баярлаа. Бид Воронежоос гэр бүлийн хамтаар элстэд ирсэ. Алтан цулын баярыг нь тааруулж ирлээ штэ. Богинохоо амралтай болохоор амжиж ирлээ гэхүүдээ. Буддын шишнийг их сонирхдаг юм аа. Европын 6 ганц буддын шишинтэй ор юм уу да. Сайхан хурал хурдаг юм байна. Европт хамгийн том нь байх шүү. Хүмүүс нь ч зочломтгой сайхан илдэг юм аа.
очень интересно, поэтому и люди здесь очень хорошие. Москвагаас халимгийг зорж ирлээ. Энэ алтан зуулийн наадмыг үзэх гэж энэ нутгийг харахаар ирлээ. Өчигдөр хээр тал явж шар алтан зуулийн дунд 6 татууллаа. Үнэхээр таалагдлаа. Зочломтгой, сайхан ааштай элдэн хүмүүс байдгийн байна. Одоо найзуудтай хүн болгонд танайд ирж ёс уламжлалтай танилцгаж зөвлөнө. Хүмүүс нь зочломтгой, мүзийн хүчүүд нь мундаг юм аа. Ажилдаа хайртай, дуртай гэж ихтэйхэн. Ямар их юм мэдэж авсан гэж энэ нутгийн хүмүүсийн түүх нь ямар баялаг, үлгэрийн юм шиг гайхалтай гэж энд байхдаа жаргалаа. Сайхан байлаа. Баярлалаа. Цэнгэлтгээр зугааллаа. Домбор сонслоо. Их таалагдлаа. Соёл нь гайхалтай юм. Тухтай, сайхан нутаг байна. Красиво здесь, уютно. Хөгжил цэцэглэл ийм сайхан баярын гэгээлэг өдрүүдийг ахиухан зочин жуулчин хүсье. Ястай гоё юм аа. Нүд ирээлжлээд л юу авахаач мэдхээ байлаа. Хүзээний зүйлд их таалагдлаа. Сонгож чадахгүй загсаж байна. Та хаанаас ирэв? Волгодонскоос. Линхуа цэцэгтэй эмэг харлаа. Ростовск нутгаас аяллаар ирлээ. Сайхан байна. Гоё байна. Гайхалтай баяр юм аа. Баярлалаа. Прекрасный праздник. Спасибо. Хөдөлгүүрийн сүрдүүлэм чанга дуу. Бид хөдлөлөө. 30 минутын дараа хивүүс зав биднийг нөгөө эрэгт хүргэж орхино. Агарын дэрэн дээрх энэ хачин сонин хийц бүхий хүлэг онгоцвол хорийн улиралд якутчуудын гол тулгуур тээврийн хэрэгсэл юм. Бүгд найрамдах улсын нийслэлийн намын өртөө буюу 204-р хорооллоос хөдөлж доод Пистайхийн терминалд хүрнэ. Одоогийн байдлаар нэг талын тасалбарын үн 2500 рубль. Гэвч цаг агаарын нөхцөл бусад гинтийн шалтгаанаас хамааран үл хэлбэлзэх магадлалтай гэж тээвэрчид анхааруулж байна. Цас мөснөөс шалтгаалan зам эвдэрч эхэлмэгт зардал нэмэгддэг юм а. Төвчний зарцуулалт ихэсч үн 500 рублээр нэмэгдээд 3000 болдог. Харин голын мөсөн урсгал хүчтэй байвал манай хийвусууд явах боломжгүй болдог учраас тайфун аэроботууд замд гардаг. Тэд түшийг бараг нислэг тэр шиг шатаадаг шүү. Тэр үед үн 4000-аас 5000 рубль хүрдэг юм а. Тээвэрчид явах замдаа бэлдэж цас асгаж ил цацсан зам засч байна. Халуун болмогц завь жолоод өгчөд амралтгүй ажиллана. Гэсэн ч туршлагатай ахмадуудад айх зүйл үгүй. Жишээлбэл усан замын чон Александр Высоцкий 16 дахь улиралдаа бэлтгэж байна. Одоо цаг хугацаа туршлага нэг л зам чиглэл гээд бүх зүйл маш тодорхой болсон. Гинтийн үйл явдал төв учруулна. Бусд нь бол мэддэг болсон туулсан зүйлс. Заримдаа зорчигчид мөсөн урсгалыг хараад айдаг, нүдэ андаг. Гэхдээ бидний хувьд энэ бол жирийн өдөр тутмын ажил. Би замаа харж нөхцөл байдлыг мэдэрч тайван хөдөлдгөө. Ахмадын туршлагатай байлаач зорчигч бүр сонос сэрэмжтэй байх ёстой. Тиймээс усан замаар явахдаа аюулгүй байдлын дүрм заавал сахих шаардлагатай. Бид мөсөн дээгүүр бараг л үсэрч явдаг гэхүү дээ. Эн чинь ердөө автсан биш ээ. Ус, мөс, аль алийг нь давдаг онцгой техник шүү дээ. Тиймээс зорчигчид уцаа гаргаж тоглохгүй анхаарлаа хандуул суухыг зөвлөж байна. Үсэрч явхад анхаарлаа сарниулбал аюултай. Якутск доод Бистяг чиглэлд өглөөний 7 цагаас оройн 7 цаг хүртэл нийтдээ 30 орчим хөлөг онгоц байнгын рейс хийж хоёр эргийн хооронд итгэлтэй гүр болж байна. Өнгөрсөн зууны сүүл үед Пудун дүүргэн Шанхай хотын Хуанпу голын зүүн эргийн тариалангийн бүс байлаа. Харин 35 жилийн дараа энэ газар нь хятадын шинжилэл нээлттэй бодлогын бэлэгдэл болон хувирсан юм. Нампу гүүр болон зүүн сувд цамхаг баригдсанаар хүмүүс шинжилэл ямар хурдан өрнөж байгааг биеэрээ мэдэрсэн. Энэ дэвшлийн мэдрэмж нь олон нийтийн итгэлийг нэмэгдүүлсэн бөгөөд институцийн өөрчлөлтийн жинхэнэ хүч нь энэ юм а. Пудуны хөгжлийн төслийг 1990 онд эхлүүлжээ. Улс төр тогтолцооны шинжилэлүүдийн туршилтын талбар болсон юм. Пудуны амжилт нь улс орон даяар хийгдсэн шинжиллийн үндэс суурь болжээ. Пудун гүнзгий шинжилэл хийж болдгийг бас үр дүнтэй байдгийг нотолсон. Үүний нөлөө улс даяар төгсөн юм а. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр Пудун хятадыг дэлхийн эдийн засагтай холбосон гүр болжээ. Луцяцу дүүрэгт дэлхийн олон улсын томоохон компаниуд өөрсдийн бүс нутгийн төвүүдэд байгуулжээ.
Пудун дэд бүтцайтай нээлттэй бодлоготой маш үр дүнтэй бизнесийн орчинтой юм а. Ингэснээр ажиллахад төдийгүй амьдрахад тохиромжтой орчиг бүрдүүлдэг. Пудун нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтыг татаа зогсохгүй дотоодын гарааны бизнесүүдийг ч дэмжиж байна. Жанзайн шинжлэх ухаан технологийн хотхонд шинэ үеийн робот техник, хиймэл оюун ухааны хөгжүүлэлт өрнөж байна. 10 жилийн өмнө робот бүтээхэд удаан хугацаа шаарддаг байсан. Харин одоо энд их сургуулиуд, чип үйлдвэрлэгчид, хиймэл оюун ухааны компаниуд байна. Пудун бол инновацийг хурдтай нэвтрүүлэх экосистем юм а. Для быстрого внедрения инноваций. Институцийн шинжилэлд Пудун тэргүүлж байна. Линган чөлөөт худалдааны бүс хятадд анхудаа мэдээлэл экспортлохыг хязгаарласан харж ихсалтыг нэвтрүүлжээ. Ингэснээр өмнө нь бүдэг бадаг байсан дүрмүүдийг тодорхой болгож өгч. Урд нь тохиолдол бүрийг тус тусад нь шийддэг байсан бол одоо компаниуд аль хэдийн ямар хязгаарлалт үйлчилж байгааг өөрчлөн мэдээлдэг болсон. Энэ бол ил тод үр дүнтэй тогтолцоо. Өнөөдөр Пудун дөрөх дэлхийн 479 компани бүс нутгийн төвтэй. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтад зориулсан хаалгадуудыг хятадын компаниуд дэлхийн зах зээлд гарах гарааны цэг юм. Пудун нэг тэг нь хөгжлөөс хоцрогдсон байдалд хүрч очих зорилготой байсан. Харин Пудун хоёр тэг нь инновац ба олон улсын хамтын ажиллагаагаар тэргүүлэх ёстой. Хятад улс гүнзгий шинжилгээний дараагийн шат руу шилжиж буйн үед Пудун нь бэлэгдэл туршилтын талбар дэлхий рүү хөтлөх гүүр хийвэр байна. Линнань, Вера Комарова, CGTN.